Сайн уу? Миний бичлэг үзэж байгаа та бүхэндээ өглөө, өдөр, орой мэндийг хүргье. Удаан хугацаагаар бичлэгээр уулзсангүй, биелэрэл уулзсан байх. Тэгээд та нараас юм асуу, би асуултанд хариулж байгаа бичлэгээ хийя гэд яагаад бичлэгээ хийгээгүй гэж уучлаарай надад. Тэгээд миний хоолоо өвдөөд тэгээд жоохон хамар битүрээд тэгээд бичлэгээ хийж чадсангүй шүү зэ жоохон. Зарим нь ойлгохгүй нь бицхэнд үүнэр манаа ах гэх нар маань ойлгож орой заяа. За тэгээд надад хөөхөн их асуултууд ирсэн байсан. Тэгээд та нар хүсвэл би part 2 бол хийж болно. Гэтэ надад дахиад өшөө их асуулт хэрэгтэй шүү. Бичлэг рүүгээ орцгоё. За ямар мэрэгжилтэй болох вэ гэж надаас нэг хүн асуусан байсан. Манай нэг ангийн найз маань бол их асуусан байсан. Тэгээд би хариулахад бол яг одоогийн би бол одоо яг 7 гаруй штат одоо бүгд 12 төгсгөр талаад хэдэн жил байна. Би бол яг жүжигчин мэрэгчлэрээ сурахыг зорилготой байгаа. Хэрвээ би 12 ингээд төгсчөөд шууд юм Солонгос ч юм уу, Орос ч юм уу аль нэг нь явах юм бол гадагшаа явж сурнаа л гэсэн үг. Тэрэндээ бол би баталыг шийдчихсэн байгаа. Өөртөө жүжигчин гэж ойлгож болно. Эхний асуудал жүжигчин. Ингээд би энэ комментиг бол ойлгоогүй зэрэг тий. Шилжихгүй шүү гэдгийг байлгаагүй. Шилжихгүй шүү гэдэг нь одоо шилжих юм уу гэж асуусан байж магадгүй манаас нэг анги мангинаас буруу бичсэн гэж магадгүй. Шилжих юм уу гэвэл би шилжиж магадгүй шилжихгүй ч магадгүй мэдэхгүй. Ээжтэй хийж автаа ярилцчихад болно. Энд дээр бол би огт ингээд тайлбарлаж чадахгүй. Шилжихгүй шүү битгий шилжээрэж гэж байгаа юм уу? Жог ойлгомжгүй. Караш гэсэн мэн надаас бүлэгтээ 2 хүн надаас караш гэж асуусан заяа. Надад ханалцаагаа надад бол караш байхгүй. Би огт хүн карашилж үзээгүй. Намайг уучлаарай. Туртаа кино гинэ. За туртаа киног нь би яг сая бодож байгаа ч гэсэндээ хариулж чадаагүй маань. За миний хувьд бол туртаа киног бол яг Солонгосын талаар бол Penthouse гэдэг кино бол надад үнэхээр гоё кино юм шиг надад санагддаг. Тэгээд дандаа өөрч нэг хэлэхтэй кино байхгүй. Ангүй тэр надад хонц юм шиг тийм аа. Би өнөх кино хийсэл аниме үздэг учраас би нэг кинонд бас нэг яхтар дурлаж үздэг төрлийн хүн биш. Би аниме л их үздэг. Demon Sleeper Sleeper-ийг монголоор хэлээ чөтгөрийн ангууч миний бадар сонгуул танилж гэр бүл гэх мэтлэг аниме би айгүй хэмжээр үздэг шүү за. Бол кино хийсэл анимыг илүү үздэг л гэсэн үг. Зарим хүмүүсд анимыг ойлгохгүй шүү дээ. Би жоохон тэрд нь ойлгохгүй шүү дээ. За энэ бол манай нэг үеэл дүүгээс надаас нэг насар дүү байхгүй тэгэхэд үеэл дүүгээс минь яг ийм асуулт ирсэн байгаа байхгүй. Би ингээд хэр дүүгээ чаддаггүй гэсэн мэн. Тэгээд яг ингээд яг үнээр хэлэх юм бол яг хоёлаа төрсөн дүүнэр бол биш шүү дээ. Яг үеэл дүүнэр. Тэгээ нэг нь яг аймагт нөгөөт нь нэг хотод байдгүй учраас нэг хаядаал нэг жилдээ нэг цагаан сараа нэг ч юм уу тий зуны амралтаараа ч юм нэг хаядаал нэг очдог учраас тэгээд ядаж дүү болох байдгийг байж чаддаг. За нэг оноо гэвэл 9 оноо юм да. 10-аас 9 оноо. Тийм лээ. Хэрэг миний төрсөн дүү байсан бол 10-аас 10 өгөх гэсэн байхгүй. Гэтэ жилдээ л нэг удаа уулзж байгаа юм чи тэр яах вэ тийм ээ. За дуртай дүү гинэ. За дуртай дүү гэвэл цөмөөхөө байна. Тэгээд чөтгөрийн ангуучийн дүү байна. Би чөтгөрийн ангууч дүү энэ. За өөр чи хідэн дагагчтай вэ гэж байна. За яг энэ бичлэг нийтлэхсийн дараа даагч нэмэгдэж магадгүй учраас одоохонд бол би яг 90 крафт байгаа. 90 сахилагч. Тэгээд удахгүй 100 урагч байгаа. 100 урахаар ямар бичлэг хийх вэ гэдгийг жоохон бичлэгийн сүүл хэсэгт хэлье. За чи хүнтэй үерхдэггүй гэж надад яг асуулт ирсэн байгаа зөө. Би огт хүнтэй үерхдэггүй надад X байхгүй хүнтэй үерхдэггүй краш байхгүй би огт хүнтэй үерхэж үзээгүй шүү. Одоо чи бид үгүйс 7 дугаар ангичтэй та нараа нэг 10 жилийн хүүхдээ юм ярьж байгаа шүү дээ. Гэтэ би хүнтэй үерхтлээ нэг юм бодсон. Би нэг хүнтэй үерхэхгүй дээ гэж би бодож байна. Тийм бохоо. Анхны бичлэг юу вэ гэж надаас л яг асуусан байгаа байхгүй юу? Миний хамгийн анхны бичлэг бол нэг тийм рил байсан байхгүй нэг чөтгөрийн ангууч яг топ 5 хөөрхөн эмэгтэйгээд яг тийм бичлэг бол яг оруулж исэн. Гэтэ тэр бичлэг маань нэг юм одоогийнхоор бол бодол айгүй нэг тийм чанаргүй бичлэгтэй орно. Яг гэвэл ганцхан шиг зургаар дээдлж гисэн айгүй уйтгартай. Яаж өнцөг муу үзэл хүрсэн байна.
Гэтэ би яг энэ аппликейшнээр эдэлчихсэн баг. Энэ аппликейшн гээд цаанаасаа ч тэгээд секундын ч тохируулж болохгүй айгүй жоохон техник аппликейшн байсан. Би бүр айгүй жоохон одоо бол миний аппликейшн эдиттэй юм дээр жоохон чанартай гэх юм уу. Одоо хамаагүй олон зурагтай болсон яаж гоо ингээд эдитлэхийн хүртэл би бүр олчихсан шүү дээ. Тийм учраас одоогийн эдит өмнөх эдит бол энэ хоёр бол маш хол зөрүүтэй явж байгаа гэж би бодож үзэж миний өөрийн хувийн бодол шүү. За ингээд миний бараг миний бичлэг дуусч байна дөө. Асуултууд дуусч байна дөө. Хэдэн сарын хэдэнд хийсэн бэ гинэ. За миний хамгийн анхны рeel маань бол 4 сарын өмнө эсэн тэгэхээр чинь 4 сарын өмнөөр 5 сарын өмнө бол хэдий юм бэ? 5 сарын өмнө ч тийм дээ. 5 сарын 18 бил. Уг 16 шүү дээ. 5 сарын 16-нд хийгдэж байсан бол яг дараагийн бичлэг маань бол 6 сарын 14 байхаа. Тийм үү? Намжиг хамтаж тэр хавцаал нэг хийж байсан байх шүү зөө. За ингээд миний өнөөдрийн маань ингээд яг асуултууд маань бол яг дууслаа. Тэгээд өнөөдрийн маань бичлэгтэй хамт байсан бүгдээ бүгд баярлалаа. Тэгээд зөрмийн дагуу би бичлэгнийхээ хамгийн төгсгөл танартайгаа зүг хэлье гэж би саналд амлалт гэсэн шүү дээ. Одоо бүгдээ хэлцгээе. За би яг удахгүй 100 subscribe болгож байгаа. 100 subscribe болохоор яг ямар бичлэг хийх вэ гэвэл би яг YouTube-ээ бол яг юуны зорилгоор хийсэн тийм ээ. Нээсэн зөвхөн яг мөнгөний төлөө юм уу үгүй өөрхөн сонирхлын төлөө юм уу, од болохын төлөө юм уу гэх мэтчлэг өөрхөн мэдээлэл өгөөдөө өгөөд яг анх яаж яваад бичлэг хий гэж бодолтой байсан гэх мэтчлэг нь тиймэрхүү бяцхан нэг тийм юмд бол юм бичлэг оруулна гэсэн үг заяо. Нэгтэл би яг багтаа яг тийм байгаа. Тэгэхээр яг тийм зорилгоор яг тийм ухраас яг тийм сувг гэдэг яг гоё тодорхой ярина гэж би бол яг 100 subscribe болохоор аль хэзээ нэг 80 subscribe болохоор би угаасаа яг бодсон байсан. За тэгээд миний бичлэгтэй хаан байсан та бүгдэнд нь маш их хэмжээгээр баярлалаа. Тэгээд яг одоо та subscribe дараагүй дараад лайк дараагүй дараарай. Тэгэхээр хэрвээ та миний бичлэгийг цаг алдахгүй үзхийг хүсэж байвал яг одоо доор байгаа хонхон дээр дараад өгвөл би шууд шинэ бичлэг цуцлаа таних дээр шууд гарч ирэх бүгд та миний бичлэгийг цаг алдалгүй тухай бүрд нь үзэх хэмжээний боломжтой гэсэн үг шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Удахгүй 100 subscribe болох байх. Тэгээд асуулт хариулт гээд би part 2 хийж болно шүү. За баяртай хөрхнүүдээ одоо таач хийж хинэ шаа та нарт таалбгий да. Баяртай.